За их хурлын эрхэм гишүүд ерөнхий сайдаа. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан улсын их хурлд хүн намын зөвлөлөөс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үндэсний баялагын сангийн хуримтлалын сангийн үйл ажиллагаа амжилттай ажиллаж байгаа тухайд мөн ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн мөрөгсөлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаарх мэдээллийг сонслоо. Гэхдээ энэ нь өөрөө одоо удирдан зохион байгуулах ажиллагаа явж байгааг талаар мэдээлэл байх боловч бид асуулга асуух эрхгүй байгаа учраас үг хэлэх хүрээнд тодруулах маш олон асуултууд байна гэдгийг бас дурдмаар байна. Мөн түнчлэн ерөнхий сайдаас гаргаж байгаа мэдээлэл тодорхойлон жишээлх юм бол олон улсын санхүүгийн байгууллагад төвлөрүүлээд байгаа ирээдүйн өв сангийн хөрөнгөөс төвлөрүүлсэн хөрөнгийг ямар өгөөчтэйгээр байршуулсан, ямар хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулсан гэдэг талаар жишээлбэл наривчилсан мэдээлэл байхгүй байгаа учраас энэ талаар бас нэмэлт дүгнэлт хийхэд бас боломжгүй байгаа даа. Мөн түнчлэн хуримтлалын нэрийн данстай болж байгаа хэдий боловч бид энэ мэдээлэлээс харахад хуримтлалын сангийнхаа хөрөнгийн зарцуулалт талдаа хуулийнхаа өөрийнх нь зорилгыг умартаад байна уу да гэж хэлмээр санагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол хуримтлалын санд хуримтлагдсан 480 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөрийн их үүсвэрт хөрөнгө оруулсан гэж байна. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтын өгөөж нь хэд юм бэ? Энэ хуримтлалын сангийн 480 тэрбум төгрөгөд сарын, жилийн хэдэн хувийн өгөөчтэйгээр байршуулсан бэ гэдэг мэдээлэл биднэрт ирсэнгүй, танилцуулагдсангүй. Тэгвэл буцаа нэгтгсэн дүнгээр нь харахад 24 оны хүүгийн орлого 4.9 тэрбум гэдэг бол нийт хөрөнгийнхөө 1% тэнцүү байна. Энэ нь өөрөө хуулийнхаа хуримтлалын сангийн хөрөнгийг хэрхэн өгөөчтэй байршуулах талаар хуулийнхаа зохицуултыг зөрчөөд явж байгаа мэт энэ ойлголтыг төрүүлж байна. Тийм учраас энэ 4.9 тэрбум төгрөгийн хүүч нь өөрөө хэдэн сарын хугацаатай, ямар хэмжээтэй хөрөнгөөс бодогдсон хүүвэ гэдгийг бидэнд мэдээлэлдээ өгсөн бол илүү ойлгомжтой болох байлаа гэдгийг хэлмээр байна. Мөн түнчлэн үндэсний хуримтлалын сангийн хөрөнгийг хэн удирдах байгаа талаар мэдээллийг бид авах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл Чингис хаан үндэсний баялагын сан гэж нэрлсэн. Гэтэл шилэн дансны мэдээлэлээр Чингис хаан үндэсний баялагын сан ХХК буюу төрийн өмчөд ХХК-гийн хэлбэрээр байгуулагдсан харагдаж байгаа. Энэ дээр шилэн дансны мэдээлэлээр бол огт мэдээлэл байхгүйгаас гадна тухайн хуримтлалын санг ХХ компани хэлбэрээр удирдан зохион байгуулж явах нь хэр зөв зүйтэй вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Энэ талаар мөн мэдээлэл авах хүсэлтэй байна. Энэ талаар мөн асуулга явуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Энэ бүхэн дээр үндэслээд хэлэхэд арчилсан намын бүлгийн санал нэгдэж байгаа зүйл гэх юм бол хуримтлалын санг төрийн байдгал нэг сан шиг болгомооргүй байна. Өөрөөр хэлбэл төрийн хуримтлалын сан иргэн бүрийн нэр дээр хуримтлагдж байгаа мөнгө. Энэ өөрөө хуримтлалын сангийн зорилго юу вэ? Өгөөчтэй байх ёстой. Гэтэл засгийн газар өөрөө удирдах замаар тэр өгөөжөөс үл хамааран засгийн газрын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бас нэг карма болж ашиглах юм бол энэ хуримтлалын сан гэж байгаагийн зорилго өөрөө алдагдах гээд байна. Тэгэхээр энэ талаасаа бид энэ хуулийнхаа зарчмыг барьж ажиллах тал дээр засгийн газрыг үйл ажиллагааныхаа хөтөлбөр дээр эргэж хараач гэдэг энэ саналыг хэлмээр байна. Мөн түнчлэн цаашид бид одоо энэ хуримтлалын сан гэдгийг энэ маягаараа удирдан зохион байгуулад явах юм бол цаашид бид нэр энэ хуримтлалын санг илүү тэтгэврийн сан чиглэл рүүгээ оруулах, энэ хуримтлалын сангийн хөрөнгийг тэтгэврийн шинтгэлээ хийхэд зарцуулах юм бол энэ нь иргэд болгон дээр очих өгөөжийг илүү тодорхой болох, тэгж шудраг хуваарлтан дээр илүү ойлгомжтой болоход илүү нөлөөтэй юм аа. Ийм учраас энэ хуримтлалын сангийн мөнгийн удирдлага зохион байгуулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байна. Нөгөө талаасаа хуульд заасан зорилтынхаа хүрээнд зарцуулалтыг хийхийг засгийн газраас мөн хүсмээр байна. За баярлалаа.